телевизийн улаан ангид уран сарны кино Улаан эрг 22 дугаар анги. Содномор өдөртүүлсэн дүүл дэнсма гэх мэтнэр бүхий эсэргүү бүлэг байгаа тухай энэ хэргийг өнөө маргаш бодвол понимаешь? Битлэг үзтгий. Дурган шуурхахи. Тэгэлгүй яах вэ? Өнөөдөр л амжуулчих юм. Таран хорогтлуудыг сайн тамал. Тэгээд Содномын эсэргүү бүлгийн талаар мэдээлэл ав. Үнэмшилтэй хийх хэрэгтэй. Та надад итгэж болно. Наадах чинь жинхэнэ миний мэрэгжлийн ажил шүү дээ. Хамгийн гол нь энэ хэнтч бүхэн. Чон хойноо гэтдэг. Тэгээд сэмэрхэн багал зүйдэ татдаг. Ингэж хий. Наадах чинь чарн би нэг чадах юм хаа. Энэ өдрийг ямар их хүлээв. Нөхөр мегмар бүү баярал чи ихлэт надад Содномын эсэргүү бүлгийн талаар маш үнэмшилтэй илтгэх хүч бичээдэл. Би шалган. Тэгэлгүй яах вэ? Дарн амжуулчих. Мегмар чи нялах хүүхдөө бүх хөнгөн ханд Содном хатуу самар хэдхэн минутанд бичсэн илтгэх хуцанд дарагдах хүн биш. Чичгээс түнш. Ойлгоо нөхөсөлөө. Сайн бод боловсров. Би сайн бодож тунгаагаад гарах гарцгүй болтол бичиг баримтын бүрдүүлээд танд авцаад өгч. Хорошо. Содном юу ч дуурч чадахгүй. Ачаа. Гүцэтгэе. Ажил чинь тарчихсан нөхөө. Тийм ээ. Би таныг нэг хоолнд өрд юм санаатай л. Уучлаарай чадахгүй. Шүрээ та байцал та. Хоёулаа нэг сайхан хоол идэнгээ ярьж суцгаая л да. Гэрт ажил гараад. Гэхдээ ядаж би таныг хүргэж өгье. Агаар сайхан байна, гангар гунгар гэд явъя л та. Би өөрөө явчихна. Шүрээ та чи өнөөдөр яачих вэ? Би хаачин зүгээр үз. Үгүй би явлаа. Гэхдээ ууг нь би танд огт муу зүйл хий гэж бодож яваагүй юм шүү. Шүрээ та намайг ойлголоо. Уучлаарай би явлаа. Уучлаарай. Та Дамдааха та нөгөө өдрийнхөө ярьж ирснийг үргэлжлүүлээч. Дамдан гэж ярьж хөвшгээл хүн загнаад байдаг байж. Тэгэл хүн шоолоод ундгийн. За. Тэгж хэлж хөвшгч зөв. Энэ төр засаг таныг ингэж их зовоож байна. Тэгэхэд та энэ ардын засгийг ерөөсөө өмөрөөд хэр алдаахгүй маа.
Монголын төрийн түвшэд хэзээнээс эх орноо энэ цөөхөн Монгол ухсаатлан хадгалж үлдэх гэж ил үзэлцсээр ирсэн улс. Хойд их гүрнийг төвшнэ гэдэг чинь огта цаад санаа энэ улсаал тусгаар улс болгож үлдэх гэсэн л залим их юм шүү дээ. Би танаас шал өөр юм асуугаад хахад л ихэл энийг яриад эхэллээ. Гүнчин яагаад энэ засаг тэр алгаахгүй байгаа тухайгаал чамд ойлгуулах гэж би энийг ярьж байна шүү дээ. Хэнийг дагаж ямар нийгэм байгуулвал улстай ард түмэндээ хэрэгтэй байх вэ гэдгийг л сонгож тогтоож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хойд гүрнийг дагахын тулд чинь тэдний ном ёсыг улс дотор тогтоохоос өөр аргагүй байгаа юм. Тэгэлээр тэр харийн номонд нь шашин лам гэж байх ёсгүй байхгүй юу? Тэгэл одоо том толгой лам нар гэж манийг барьж авч яг үтгэж байгаа хэрэг шүү дээ. Тэгвэл эднийг дагахгүйгээр baйл даал ус орно хамгаалч болдог юм уу? Baйл тад чинь буу зэвсэг хэрэгтэй. Тэгэхдээ өдөр бид чинь ядаж сэлмэн хийж чадахгүй болтлоо доройчихсон улс болж байгаа байна. Энэ чинь одоо тэр манжийн дарлалд 200 жил нухлуулсны л харгай шүү дээ. Бид цөөх тэд олоола. Баяллаа хэд яагаад ч дийлэхгүй. Арга бодлогоор л дийлэн шүү дээ. Би ч үрийг ойлгох байл. Чи ном үзээд ирэхтэйгэн зэрэг ойлгодог болно. Гэхдээ ер нь ингэж байхаар би чамд монгол бичиг заая байц. Тэгвэл ч бүр гялалаа шүү. Ингээл бодохоор энэ дээр байгаа энэ төрийн сайд нар өнөө коммунизм билүү? Тэрийг байгуулах гэж залдиж угаал улсаа авч үлдэх гээд байгаа маа да. Зайл гэдэг үг энэ тохирохгүй. Улс төрийн бодлого гэдгийг хэнийг дагаж ямар нэгэн байгууллага ашигтай ваа гэдгийг бодож энэ ч л одоо их ухаан зарж үж бодлогон тогтоон шүү дээ. За тэгээд одоо энэ улсаа авч үлдэхэд болд чинь хизээнээсээ л илүү жил бодлогыг баримталж ирсэн учиртай юм шүү дээ. Энэ төрийн сайдар мундаг ухаантай хүмүүс юм аа да. Ухаантай улс л төрийн дэргүнд байж бич. Энэ цөөхөн Монгол байгаад байгаа байхгүй юу? Өчнөө олон том гүрэн мөхчөхөд байхад энэ Монгол оршсоор л. За одоо ч гэсэнтэй содлом хаасч эхлээд Монголоо гэсэн сэтгэлтэй улс л Монгол орноо аварч үлдэх гэж зүтгэж байна шүү дээ. Содлом гэхээс талиг муу совил татаад явчих чинь дээ. Алаасаач мэдээ. Тэр халиг бацхан дотор. Өдөр өстэй.
эсэргүү бүлгийн шин толгойлогч юм. Ямар ч эсэргүү бүлэг гэж байхгүй. Тийм үү? Арч бай. Айнш. Ични. Яс. Аш. Махичин та. Баадаг та. Арч бай та. Мач. 이거다. эсэргүү бүлэг чинь толгойлогч юм. Би ямар ч эсэргүү бүлэг гэж мэдэхгүй. Ачаа. Адсансан дээр хаад Алгуурлах хугацаа бидэнд байхгүй дарга. Жаахал алмаар бол хэдэн зуун хүний амин төрчих гээд байна шүү дээ. Яамчлахгүй бол болохгүй. Маргааш гэхэд санхүүгийн яамны дэд сайдын хэргийг бүрдүүлээд онцгой бүрэн ихэд комист оруулж мэдхээр байна. Тэгэхээр нууц бүлгмийг яаралт хуралдуулах хэрэгтэй. дээрээс намын нүүрс үлгмийн хуралдааныг хуралдуулахаа төр азнаж бай гэж өдөртөмж ирсэн байгаа шүү дээ. Дарга минь. Улсын нэг яам сүрэх гэж байхад нууц бүлгэм ямар ч цаг үед хурдах ёстой. Дөлөө чи битгий урваа л та. Ир хүн байж уруу царайлах нь хэмэрт муу гэж аав хэлдэг. Хатуужилтай бай. Би бүр ахыг утгаас галзуурах. Сангийн яамны дэд сайдыг баривчилсан. Тэгэхээр хэрэг нь улам томорч буцтай болж ирсэн үг. Чи одоо гэртээ. Яагаад? Ээж чинь шанал цугаад. Би завсангийн үтсэн хүн. Чи гэртээ харж ээжтэй хань бол цууснаа дээр. Чамтайхан цаг өгөх чадахгүй. Зүгээр дээ. Би ойлгоо. Одоо гэртээ хайртай. Oh!